сарын 29-нд Тайландын Кох Панг ангаранд орсон мэргэжлийн мотобоксчдын чансан ахиулах тулааны 54 кг-ын чин дөсөлдсөн ганц тогтоог өрсөлдөгч Тайландын тамирчин Наваяг хожиж ээлжид ялтаа байгуулсан байна. Залуу тамирчин ганц тогтоог 2013 оны 5 дугаар сард анхны мэргэжлийн тулаанаа хийснээс хойш энэхүү дөрөвдөх ялалт дөрөвдөх нокаутыг хийгээд байна. Түүний дараагийн чансан ахиулах мэргэжлийн тулаан 2 дугаар сарын 7-ны өдөр Кох Самуардың Чанг Цанг цэгцлэл болно. Мөн тэрээр 3 дугаар сард мотобоксчдын дэлхийн аврал шалралт тэмцээн болон 11 дугаар сард бүхэд арга зохион байгуулагдах Азийн эсрэг наадамд оролцохоор бэлтгэлээ шамдаг хийж байна. Ганцдугаас гадна Монголын кикбокс болон мотобоксын бүхэн баг Тайланд улсад очин бэлтгэлээ хийж байгаа бөгөөд 2 дугаар сарын 4-нд Батэрдэн буян нар анхны мэргэжлийн мотобоксын тулаануудаа хийхээр болжээ. Мөн тулаантай холбоотой өөр нэгэн мэдээлэл хүрэхэд 3 дугаар сарын 28-нд Хонконгийн Стар цэнгэлэхэд WMC нэг холбооны авраг шалруулах мэргэжлийн мотобоксын хацтлан зохион байгуулагдах юм байна. Чансан өндөртөө тамирчид өрсөлдөхийн удаагийн тэмцээнд Монголоос Батэрдэн мөнх хоёр Бат хоёрны тулдахаар болсон байна. Энэхүү тэмцээнд урд нь амар өсөлтөн халин зэрэг Монголын тамирчид өрсөлдөж байсан бол энэ удаа 60 кг хэмжээнд кикбоксинг спортын олон улсын хэмжээний мастер Намжлагмагийн Батэрдэн Тайландын алдар тамирчин Юткумарантай өрсөлдөхөр болжээ.